энэ одоо хэрэг хариуцах чадвартай юу үгүй гэдэг бид нэр сэтгцэн эмчнэр бөөндөө суугаад 3-5 хүний бүрэлдэхүүнтэй тэр дүгнэлтийг гаргах ёстой байдаг. За тэгэхээр бид нэр нөгөө юу гаргаад ингэхийн хэрэг хариуцах чадваргүй гэж гаргаад байгаа. Тухай хүн болохоор намайг хэрэг хариуцах чадвартай болгож гаргаач гэд гуйж байгаа байхгүй бид нэрээс. Яасан гэхээр айгуу тийм хэцүү тохиолдол байсан. Өөрөө нөгөө архины солиоролд ороод миний нуруу гараа нэг аимшиг ингээд нэг юутай өөрөө тэрийг санаад байдаг байхгүй. Архины солиорлыг аюу сайн сандаг байхгүй. Тэр чигээрээ мартдаггүй. Миний нуруу гараа бол нэг амар хүүтэй ингээд нөгөө бүр сарвуутай те юм ингээд дээрээс нь ингээд миний хүзүүр рүү ингээд авираад намайг ингээд боох гээд байсан гэдэг. Тийм учраас би тэрийг аваад амар хүчтэй би хан руу шидсэн. Хэрэг нь юу байсан гэхээр өөрхийн 3 настай хүүхдийг хан руу шидэж алсан байхгүй. Тэр хүн солиоролтой байсан. Өөрийгөө хариуцах чадваргүй. Бид нар хариуцах чадваргүй гэдгээр гаргана. Тэгтээ хийсэн хэрэгээ сууж бүр намайг хэрэг хариуцах чадвартай болгооч би ялаа идэлмээр байна. Би өөрийнхөө хүүхдийг алсан байна гэдэг. Би бол тэрийг хизээч одоо юу нэ тэгээд өгтлээл мартахгүй л одоо ийм л хэцүү байдал бол аригч нь ингээд оруулаад байна.